Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр 2025 оны 8 сарын 7-ны пүрэв гараг. Ногоон гардны суглаатай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг хуваалцъя. За энэ бол үндсэндээ энэ жил дуусгар болж байгаа DV 2025 суглаа. За энэ 9 сард хаагдж байгаатай. За энэ бол үндсэндээ энэ жил дуусгар болж байгаа DV 2025 суглаанд Аз твээс харьцангуй бага хүнээр тасалбар болгон дуусч байгаа тухай мэдээ байна. За та бүхэн манай өмнөх мэдээнүүдийг бас санаж байгаа бол энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй цөөн хүн виз авахаар таамаглаж байсан тухай мэдээлж байсан. За тэгвэл энэ таамаг үндсэндээ үнэн бодиттой болж таарлаа. За та бүхэн Tourism Department-ийн визийн дугаарыг шинчилсэн хуудсыг харж байна. За эндээс бол энэ 8 дугаар сард Аз твээс DV 2025 hodсон. За кейс намрын сүүлийн орон 11,000 хүртэл кейс намартай хүмүүсийг цаашлуулын визийн ярилцлаганд дуудаж байгааг эндээс харж байна. За тэгвэл дараа сар буюу 9 дугаар сард DV 2025 Аз твээс hodсон. За кейс намрын сүүлийн орон 14,500 хүртэл дугаартай хүмүүсээр энэ жилийн DV 2025 визийн ярилцлага дуусгар болж байгааг харж байна. За ногоон гардны суглааг бол Immigration and Nationality Act гэдэг Америкийн цаашлуулын хуулиар Конгрессоос баталгаажуулсан ийм үйл явц. За энэ Immigration and Nationality Act гэдэг хуулийн зааснаар ногоон гардны суглааг олгох ажил бол тухайн санхүүгийн жилийн 9-р сарын 30-наар тасалбар болгож дууснаа гэж хуульд заасан байдаг. За энэ хуулийн шаардлагын дагуу тухайн жилд өрнөж байгаа суглаагаар ногоон гард олгох ажил энэхүү 9 сарын 30-нд хаагддаг байна. За тиймээс маш товчхонд бол Аз твээс тухайлбал Монголоос ногоон гард hodсон. За ингээд кейс намрын сүүлийн орон 14,500-аас дээш байгаа нөхцөл харамсалтай нь энэхүү хожлоо баталгаажуулж цаашлуулын виз буюу ногоон карт авах боломжгүй болж байна. За энэ бол үндсэндээ өнгөрсөн жилдээ харьцуулахад Аз твийн хувьд бараг нэг дахин буурсан ийм үзүүлэлттэй. За та бүхэн өнгөрсөн 9 сарын 30-наар тасалбар болгосон дүнг харж байна. За 24 оны 9 сард бол Аз твээс DV 2024 hodсон. За кейс намбар нь 27,500 хүртэл дугаартай хүмүүсийг ярилцлаганд дуудаж цаашлуулын виз олгож байсан. За тэгвэл энэ тоо бол энэ жил 14,500-аар хаагдж байгаа. За ийм мэдээ байна. За ийхүү 9 сарын 30-наар DV 2025 ийхүү хаагдж ингээд дараах сараас 10 сараас эхлэн DV 2026 hodсон хүмүүсийн визийн ярилцлагын тов гарч эхлэх учиртай. За тиймээс энэ сарын сүүлээр болон 9 сарын туршид 10 сард визийн ярилцлаганд орох DV 2026 hodсон хүмүүсийн ярилцлагын тов гарч эхэлнэ. За энэ дэвшмдөртөд ногоон гардны суглаа бол үндсэндээ дахиж явагдахгүй болсон цуцлагдсан гэх янз бүрийн яриа гарч байна. За дээр өгүүлсэн энэ ногоон гардны суглаа бол Америкийн цаашлуулын хуулиар буюу Immigration and Nationality Act гэдэг хуулиар баталгаажсан Конгрессоос баталгаажсан ийм арга хэмжээ юм аа. За тийм ч учраас Трамп хэдийгээр ногоон гардны суглааг үзэн яддаг боловч зогсоож чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. За саяын өнгөрсөн сард батлагдсан төсвийн хуулиар энэхүү заалтыг өөрчлөх. Тухайлбал ногоон гардны суглааг мөн өсөн зогсоох оролдлого хийсэн боловч бүтээгүй. За улмаар хамгийн сүүлд нь бол энэхүү ногоон гардны суглаанд оролцохын тулд төлбөр төлдөг болгох ийм саналыг төсөлд тусгасан байсан боловч энэ нь бол төсвийн ямар нэгэн ач холбогдолгүй гэдэг үндэслэлээр хуулийн төслөөс хасагдж батлагдсан ийм түүхтэй. За тиймээс Трампын зүгээс дахин шинэ бие даасан хууль батлуулж ногоон гардны суглааг хасах юм уу төлбөртэй болгох ийм хуулийн зохицуулалт хийгээгүй нөхцөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ногоон гардны суглаа цаашаа үргэлжлэх юм аа. За ер нь хууль тэр тусмаа цаашлуулалттай холбоотой хууль батлагдах магадлал бол маш бага, бараг 0-той тэнцүү байна. За өнгөрсөн сард ийхүү Трампын засгийн зүгээс энэ мэтээр янз бүрийн заалтыг зүтгүүлж байсан нь төсвийн тусгай хуулийн дагуу зөвхөн 50 дээр нэмэх 1 гэсэн
ердийн олонхын саналаар хуулийг баталсан байдаг. За тийм ч учраас бүгд найрамдах намын одоо шууд олонхоор өнгөрсөн сард хуулийг баталсан. Харин бие даасан хууль нэг ялангуяа цаашдаа холбоотой хууль гарсан нөхцөлд 60-аас дээш санал авах боломж Сенатын түвшинд огт байхгүй байнамаа. За магадгүй бүгд найрамдах намын зүгээс одоо цаашдаа холбоотой өөр тохиролцоо хийх замаар одоо хууль батлуулахыг үүсэхгүй. За хэрвээ энэ нөхцөлд бол магадгүй ногоон картны суглааны зарчимд өөрчлөлт оруулах, магадгүй төлбөртэй болгох зэрэг өөрчлөлт оруулахыг бас үүсэх юм аа. За гэвч ийм зүйл болох нь бол одоо магадлал маш багатай гэж тооцож байна. Тиймээс ямар ч тач энэ жилийн тухайд ногоон картны суглаа хуулийн дагуу одоо хэвийн байдлаар үргэлжлэнэ гэдэг нь тодорхой байна. За ингээд эцэст нь хэлэхэд өнгөрсөн одоо жилүүдэд миний зүгээс ногоон картны суглаатай холбоотой төрөл бүрийн одоо үйлчилгээг бас үзүүлж байсан ийм туршлага байна. За тиймээс одоо үзэгчдийн зүгээс харилцагч нарын зүгээс ирүүлж байгаа өсөлтийн дагуу ДВ 2026 хоцсон улмаар одоо ногоон картны бүртгэлтэй холбоотой ялангуяа ногоон карт хоцсны дараах одоо алхмуудтай холбоотой үйлчилгээ үзүүлэх боломжтой байгаа. За тиймээс магадгүй одоо ДВ 2026 хоцсон кейс намбар харьцангуй бага улмаар энэхүү ногоон карт хоцсны дараах одоо алхмуудтай холбоотой магадгүй ногоон карт хожиж Америкт ирсний дараах одоо үйлчилгээ зөвлөгөө зэрэг үйлчилгээ одоо хэрэгтэй байгаа бол миний одоо харагдаж байгаа имэйлээр холбогдож энэ талаар бас ярилцах боломжтой юм аа. За мэдээж ажлын шаардлагын улмаас одоо төдийлөн олон хүн авах боломжгүй. Тиймээс ДВ 2026 hodсон кейс намбар харьцангуй одоо багатай 100 тонны хүмүүст дээрх одоо дурдсан үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгийг энэ дэшинд бас дүрдээ. За ингээд эцэст нь хэрвээ та манай сувгт subscribe хийгээгүй байгаа бол яг одоо subscribe хийж манай сувгийг бидний ажлыг дэмжээрэй гэж та бүхэнд хүсэж байна. За ингээд өнөөдөр ногоон картны суглааны үйл явцтай холбоотой товчхон мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.